сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр та бүхэндээ Heijin AI-ын талаар ярьж өгье. За Heijin AI-аа та өөрийнхөө аватарыг хийж болно. За та бүхэн heijin.com гэдээ ороорой. За тэгээд хэдүүлээ одоо sign up for free гэдэг энэ дээр дарыг. За ингээд шууд оронгууд бидэрт үнийг харуулж байна. За хэдүүлээ ингээд сараар нь харъя. За сараар нь одоо мөнгөгүй байх юм бол 3 видео хийн гэж байна. Сарда. За тэгээ $29 сарын. За энэ болох дээр хязгааргүй видео хийх нь байна. За энэ тэгээ 30 минут хүртэл видео хийж болох юм байна. За дээрэс нь одоо team байх юм бол $39 тэр хүн болгоныхоороо $39 гэсэн. За хэдүүлээ тэгээд энэ choose free гэдгийг дараад үзье. За энэ дээр нь хэдүүлээ хилээ сонгож болох нь байна. Монгол байдаг. Гэхдээ энэ Монгол дээр бас их ойлгохгүй баг. За тэгээд энэчнээс нь personal гэж авчи. За content creator гэдэг. За маркетингийн видео гэдэг. За ингээд орчие. За энэ дээр нэлээд олон юм байна те. За та бүхэн зураг хийгээд одоо видео гаргаж болно. За хэдүүлээ нэг бүрчлэр нь үзье. Avatar 4 allows you to turn a single photo. За энэ болох дээр зураг хийгээд за энэ болох дээр өөрийнхөө хэрвээ дуучин байх юм бол дуугаа одоо хийж болно. Одоо хоолойгоо. За эсвэл энэчнээс сонгож болох нь байна. За хэдүүлээ энийг дараа нь үзнэ. За одоо энэ quick avatar гэж юм те. Энд болох дээр байж байгаа одоо аватарууд одоо энд зөндөө байгаа хийцэн. За тэгээ эдгээр нь одоо тухайлбал одоо ингээд янз бүрийн хэлбэртэй байх нь те 16 9 одоо 6 9-орч бас байгаа. За UGC гэдэг нь маань те одоо энэ бүтээгдэхүүний талаар ярьж байгаа хэрэглэгчдийн энэ видео байгаа. За эдрээс сонгож болох юм. За мэрэгжлийн хүмүүсийн дүрийг сонгоё гэх юм бол одоо энд байна. За lifestyle гэхээр за одоо гүүж байгаа ч юм уу те одоо ер нь хоол хийж байгаа янз бүрийн тийм lifestyle-ийн одоо зургнууд байна. За энэ бол тэр бас хэмэл оюун ухаанаар гаргасан ийм зураг байна. За ингээд ийм олон ингээд аватарууд одоо ингээд бэлэн байж байна. За тэгээд нэгийг сонгочоод тэгээд өөрийнхөө скриптийг хийгээд за тэгээд аватараа хийж болох нь байна. За энэ бол бэлэн аватар. За my avatar гэхээр өөрөө эсвэл өөрийнхөө одоо 2 минутын видео хийгээд өөрийнхөө аватарыг бий болгож болно. Эсвэл зөвхөн зургаар хийж болно. За тэр энэ юм байна. За translate video гэдэг энэ байна. Би энийг хэрэгжилж үзээгүй. Яг гэвэл Монгол руу нэг удаа юм хийсэн чи ерөөсөө монголыг гаргаж чадахгүйсэн. За энэ утга дээр өөрийнхөө одоо 2 минутын видео хийгээд өөрийнхөө аватарыг яг өөртөөгөө адилхан болгоно гэсэн үг. За энэ бүтээгдэхүүн оруулж болно гэж байна. За тэгэхээр бидэрт бол энд бол заавчгүй бид нар мөнгө төлсөн байж байгаа тохиолдолд бид нар оруулж болох нь байна. За энд одоо харж байгаа бах те энэ хүүхэн нэг очиод энэ бүтээгдэхүүнийг бариулаад ярьж байна те. За энэ та бүхэн хэрвээ компанитай юм зардаг байх юм бол одоо ингэж амархан ийм видео хийж болох нь байна. За дараагийнх нь болох дээр одоо энэ бол PowerPoint-ийг бол видео болгоно гэж байна. За энд болох дээр өөрийнхөө видео хийгээд за тэгээд энэ жижигхэн олон цэг болгох юм байна. За тэгээ хэдүүлээ одоо эхнийхийг нь үзье. За энд болох дээр хэдүүлээ зураг хийн. За энэ чи хэрвээ өөрөө одоо утсан дээр ч юм уу өөр газар одоо дууга оруулсан байх юм бол энэчнээс ингээд дууга оруулах нь хэдүүлээ за энэ select voice гэдгийг үзье. За харъя. Hey there, here's how I sound. Hope you like it. The right voice brings avatar video. За энэ санийхыг ингээд сонгочлоо те. За тэгээд бид нар энэ юм бичих хэвээр. За ингээд тэгээд generate video гэн. За хэдүүлээ харъя. За энэ дээр бас ингэж болох юм байна. Одоо face swap гэдэг маань та хэрвээ одоо ийм зураг хийчээд таалагдахгүй байх юм бол өөр зургаар одоо яг нүрийг ингээд сольж болох нь. Эсвэл бол аватар оруулчаад бүх юма хийснийхаа дараа өөрийнхөө зургийг одоо face swap гэдэг маань нүрийн солино гэсэн үг. За одоо энийг бэлж явах орно хэдүүлээ өөр юм харъя. За
Та мөн одоо ингээд аватар бэлдэж болно. За энэ одоо digital twin гэдэг маань та өөрийнхөө видеог оруулах хэрэгтэй. Бүр яг өөрийнхөө видеог оруулаад за тэгээд дараа нь тэр видеогоо ашиглаад дандаа видео хийн гэсэн. За бидний холбох дээр энэ фото гэдэг дээр байгаа. За хэдүүлээ энэ upload photo гэдээ оруулчих. За ингээд upload хийчихье. За тэгээ энэ чинь нэр өгөх юм байна. За эмэгтэй хүн is Asian, Chinese, Japanese, Korean гэдэргээд тэгээд үүддэгчтэй. За одоо ингээд бидний энэ инфлюенсер одоо ингээд гараад ирчлээ те. За тэгээд энэ дээр add voice гэж байна. За тэгээд та бүхэн өөрсдийнхөө дуугаар нэмжиж болно. Эсвэл энэчнээс choose гэдээ бид нар олон юунаас сонгож болох нь. За энэ дээр add motion гэж юм те. За ямарваа нэгэн хөдөлгөөн хийх бол энэ дээр нэмж өгч болох нь байна. Talking naturally гэдэг маань одоо яг өөрийнхөө натуралаар ярьж байгаа те. Эсвэл мэдээ уншиж байгаа гэдэргээд ингээд олон за motivational speaker гэдэргээд за хэдүүлээ тэрийг ин гаргачих. За тэгээд та дахиад ингээд өөр зураг оруулах юм бол дахиад фото аватар гэж яагаад оруулах нь байна те. За ингэж аватар бий болгоно. За тэгээд энэ одоо за энэ аватараараа хэдүүлээ видео хийгээд үзье. За эхлээд нь хэдүүлээ энэ background алга болгуулчих. За ингээ background алга болгочоо за одоо хэдүүлээ шинэ background хийн гэсэн. За тэгэхээр энд имижүүд байгаа. Одоо цаанаас нь өгсөн. За видео бас байгаа. За тэгээд эсвэл темплүүдүүд байгаа. Арталт нь ямар темплүүдүүд оруулах вэ гэсэн юм олон темплүүдүүд байгаа. За хэдүүлээ видео оруулаад үзье. За хэдүүлээ. За энийг оруулаад үзье. За ингээд өөрчилчлөө те. За одоо энэ дээр нь бид нар аудиодан дах дээр бид нар эсвэл өөрсдийнхөө дууг хийж болно. Эсвэл шууд бичиж болно. За хэдүүлээ одоо зүгээр шууд бичээд үзье. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр бид нар Page-ийг үзнэ. За ингээд add хийж. За бид нар одоо ингээд дууга хийчлээ те. За ингээд шууд гаргаад ирлээ энэ хажуу талд нэрнэ. За бид нар дахиад одоо энэ чинь scene нэмж болно гэж энд болох дээр энэ дээр нэмээд за дахиад өөр үг хэлэх хэрэгтэй бол өөр үг хэлнэ. За хэдүүлээ хийгээд үзье. Та бүхэн Page-нэр өөрсдийнхөө зургийг юм уу видеог оруулаад өөрийнхөө аватарыг хийж болно. За одоо ингээд хэдүүлээ хийжлээ. Энэ чинь нэг бидний хэдэн минутын үнгүүдээ бидэрт нэг 2-3 минутын илүү 5 минутын хийх боломжтой байдаг. За $29 төлөх юм бол 30 минут хүртэлх тийм видео хийж болно. За текст хийж болно. За хэдүүлээ тайтлыг нь хийгээ бодчих. За энэ дээр энийг бас animate хийж болох нь байна. За энэчнээс одоо ямар фонтоор хийх үү гэдгээ хийж болох нь. За өнгийн сонгочих. Хэдүүлээ за ногоон өнгийн. За энэ шар өнгийг авчих тийм үү? За энэ дээр нь хэдүүлээ Page-ийн гэж биччихье. Page-ийн AI. За дараагийнх нь бид нар бас зураг мураг хийж болох нь байна те. За хажуу тал дээр зураг хий гэх юм бол одоо энэчнээс зураг одоо оруулж болох нь. За хэдүүлээ яг энийг нь үзье л да. За энэ зураг ингээд ороод ирлээ те. За энийг нь одоо багасгаж агаад одоо өөрөө бас зураг апплод хийж болно. За ингээд тавьчих. За elements гэдэг маань одоо стикер байх нь, icon байх нь ингээд янз бүрийн юмнууд оруулж болох нь. Ийм shape оруулж болох нь те хэлбэр дүрс. За ингээд icon. За хэдүүлээ энийг YouTube-ийн юм шиг ингээд оруулчих. За тэгээ тэрийг бас animate хийж болох нь байна. За ингээд оруулчих. За on exit дээр одоо видео дуусахад нь тэрийг ингэж хөдлөхөөр хийчлээ. За caption хийж болно гэж байна. Одоо энэ бидний уншиж байгаа зүйлийг одоо subtitle-тай болгох нь. За тэрийг нь одоо хэдүүлээ оруулаад яах вэ? За оруулсан жаахт. За тэгээ apply to all гэдэг ингээд арчих. За ингээд ер нь одоо дууслаа. За хэдүүлээ тэгээд одоо энэ дээр нь generate гэчээ.
За new видеого тест гэд хэдүүлээ нэрлэжээ. За тэгээд бид нар одоо 720-оор хийж чадна гэсэн шүү дээ те 1084K болох дээрээ бид нар мөнгө төлнө. За ингээд одоо submit гэ. За бидний түрүүчийн хийсэн видео маань одоо бэлэн болсон байна. За харъя. Hi, I'm Allison. Can you tell me where I can find the information desk? Та бүхэн харж байгаа бах бид нар нөгөө гар мар хөдөлгөөн өдр гэж хэлээгүй те. За гэхдээ яг одоо бидний оруулсан одоо текстийг яг уншуулсан байна. Hi, I'm Allison. Can you tell me where I can find the information desk? За тэгээд download хийхээр бол энэ дээр нь download гэдэг байна те. Энэ дээр download хийх юм байна. За та бас энэ одоо зүүн гар тал дээр энэ template гэдэг байна те. Түрүүн бид нар бас харсан. За энэ олон template-үүдээс та бас хэрэгжиж болох нь байна. За мөн одоо энэ voices байна. За энэ олон voices одоо сонгож болох нь байна. За энийг нь сонсъё. Hey there, here's how I sound. Hey there, here's how I sound. Hope you like it. The right voice brings avatar video. Hey there, here's how I sound. Hope you like it. За тэгээ та одоо энэ дээр integrate third party voice гэдэг нь те. Хэрвээ та одоо 11 Labs-ыг хэрэглэдэг бол 11 Labs-аас API key-г аваад энэ ч ингээд оруулж болох нь байна. За энэ тийм одоо ингээд дуу хоолой ингээд таалагдахгүй байх юм бол та өөрөө тэгж одоо оруулж болох нь. За Монгол дууг оруулахдаа та бүхэн өөрсдөө ер нь дуугаа ингээд утсан дээр биччихээд за тэгээд ийшээгээ оруулж ирсэн дээр шүү. Тэгэхгүй бол бас өөрчлөлт ийсэн. Би нэлээд удаа үтсэн. Тэгээ Монгол хоолойг ерөөсөө бүр хачин болгочоод ерөөсөө болохгүй байсан. За энэ дээр одоо та өөрийнхөө одоо брендийг оруулж авах нэ. Ямар өнгө байх нь те өнгөө сонгоод энэчнээс одоо манай компанийн өнгө нь одоо ийм өнгөнүүд байгаа гэдэргээд оруулаад логогоо оруулаад ингээд ийшээгээ нэмж болох нь шүү. За яг хөө энэ одоо брэнд кит гэдэг маань та бүхэн өөрсдийнхөө логог оруулах юм бол видеон дээр логогоо дандаа олон удаа аплод хийж яхаа орно. Та одоо эн чинь ингээд бэлэн ингээд орсон байна гэсэн үг. За бас өөрийнхөө одоо хэрвээ зургнуудыг те өөр одоо юу хэрэгэлдэг тийм видео явууч байх юм уу тийм байх юм бол энэ ч ингээд оруулаад байж болох нэ. За хэдүүлээ харъя одоо бидний видео бэлэн болсон байна. За харъя. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр бид нэр Hage-ийг үзнэ. Та бүхэн Hage-нэр өөрсдийнхөө зургийг юм уу видеог оруулаад өөрийнхөө аватарыг хийж болно. За энэ бас сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр бид нэр Hage-ийг үзнэ. Та бүхэн Hage-нэр өөрсдийнхөө зургийг за одоо энэ доор нь ингээд caption ингээд гараад байна те. За одоо энэ download гэдэг маань жоохон одоо яг дуусахтаа хөдлөх ёстой. Тэрийг харъя. Видеог оруулаад өөрийнхөө аватарыг хийж болно. За нэг жоохон flicker хийж ин те. За ингээд одоо та өөрийнхөө аватарыг хийж болно. За түрүүнд нь хийсэн аватараа оруулахдаа эсвэл бол та өөрийнхөө видеог 1-2 минутыг оруулаад за тэгээд эсвэл бол өөрийнхөө фото аватарыг хийн. За энийг хийхин тулд одоо за хэдүүлээ үзье л да. За энэ дээр болохоор ингэж байна. 2-5 минутын ийм өөрийнхөө ийм видеог оруулах нь байна. Тэгээ камер руу утас руугаа харж агаад яриад 2-5 минутын ийм видео оруулна. За тэгээд одоо энэ доотлын зургийн энэ харанхуй ийм видео байж болохгүй ийм гэгээтэй ийм видео байна гэж юм те. За тэгээд яг энэ доор нь болох дээр мөнгө төлж байгаа усууд нь болох дээр за гарынхаа хөдөлгөөнийг ингээд харуулж болох нь байна. За тэгээд next гэдээ орно. За хэдүүлээ энэ дээр бол хийхгүй. Яг гэвэл одоо бид нар видеогоо оруулаад дээрэс нь яг веб камера яг өөрийнхөө тэр за би яг энэ хүмүүс шүү гэдгээ баталгаажуулах ёстой. За тийм учраас бид нар тэрийг одоо хийхгүй юм жаа. За тэгээд иймэрхүү байна. За одоо ингээд Hage-н дээр бол та сартаа үнгүй бахан бол 3 удаа ийм өөрхөө одоо аватарыг ингээ хийж болох нэ. За хэдүүлээ нэг template хийгээд үзье. Welcome to our firm, your trusted partner in crafting. За ингээ гаргаад ирлээ те. За хэдүүлээ энэ зургийг нь одоо ингээд өөрчилж болно. За энэ зүүн гар тал дээр өөрийнхөө одоо зургийг өөрчлөе гэх юм бол replace avatar гэдэг байна те. Ингээд өөрчлөөд өөрийнхөө зургийг оруулаад ингээд оруулах нь байна. За тэгээд одоо энэ өөрөө энэ бүх юуг нь одоо солино гэсэн үг те. За энэ дээр
Apply to all гэдэг дээр нь дараараа. Тэгэх юм бол бүх юун дээр чинь одоо энэ доор нь ингээд байна те. Одоо бүгдэн дээр нь ингээд өөрчлөгдсөн байна. За тэгээд одоо текстийн солио гэх юм бол та нар текстээ солиод ер нь бол хамгийн амархан арга нь бол өөрөө одоо утсан дээрээ дуу хоолойгоо оруулаад одоо энд оруулсан дээр шүү. Тэгэхгүй бол ер нь бол монгол хэлийг гаргахад бол ер нь хэцүү. За ингээд өнөөдрийн хичээлийг үгээр дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяр та.